Гайлын ерөнхий газар глобал худалдааг хөнгөвчлөх хөтөлбөр. Швейцарын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилттэй Дэлхийн гайлын байгууллагын хамтарсан глобал худалдааг хөнгөвчлөх хөтөлбөрт 5 улс хамрагдсан юм. Монгол улсын гайлын ерөнхий газар 2022-оос 2023 оны хооронд 1 жилийн хугацаанд уг чадваржуулах хөтөлбөрт оролцож эхний үе шатанд амжилттай хамтарч ажиллалаа. Хөтөлбөр байгууллагын хөгжил, худалдааг хөнгөвчлөх, гүйцэтгэлийг хэмжих гэсэн 3 зорилтын хүрээнд хэрэгжсэн. Гайлын байгууллагын чиг үүрэг тэр дундаа гадаад худалдааны чиг хандлага, глобалчлал, технологийн асар хурдцтай хөгжилтэй уялдан улам бүр нарийн төвөгтэй иж бүрэн болж байна. Мөн хувийн хэвшил гайлын байгууллагыг үйл ажиллагааны арга барилаа шинжилэхийг байнга шаардаж байна. Иймд эрсдлийн удирдлагыг гайлын хяналтанд нэвтрүүлэх, эрсдлийн удирдлагын тогтолцоог илүү боловсронгүй болгох тал дээр глобал худалдааг хөнгөвчлөх хөтөлбөр чиглэсэн юм. Энэ хүрээнд Монголын гайлын ерөнхий газар гайлын хяналтын стратегийг тодорхойлох, гадаад худалдааг хөнгөвчлөх чиглэлд төлхөө анхаарч, ялангуяа гайлын хяналтын стратегийг эрсдэлд суурилсан тогтолцоонд нэвтрүүлэн бүрдүүлж ажиллажээ. Тэр дундаа бараанд болон бичиг баримтанд хамрагдах шалгалтын төвшинг тодорхой хугацаанд үе шаттайгаар бууруулах төлөвлөгөөг боловсруулсан байна. Үүний үр дүнд гадаад худалдааг хөнгөвчлөх чиглэлд гайлын байгууллага тодорхой үр дүнд хүрч чадсан юм. За дараагийн бидний одоо яг энэ хөтөлбөрийн маань үргэлжлэл 2023 оноос 27 оны хооронд үргэлжлээд 2 дахь үе шатнд явагдаж байна. За энэ үед Монгол улсын гайлын байгууллага хамрагт болсондоо бидний хувьд бол маш талархалтай хүлээж авч байгаа. Энэ 4 жилийн хугацаанд бид одоо байгууллагын хөгжилд тулгуурласан ажлуудыг үргэлжлүүлэн хийх, дээрээс нь гадаад худалдааг хөгжлөх чиглэлээр бид төлхөө хамтраж ажиллах. За ялангуяа одоо байгууллагын гүйцэтгэлийг хэмжих хэмжүүрийг бид нар одоо тодорхойлох, энийг цаашд одоо хэмжих түүнийг ямар хэмжих түүнээр бид одоо гадаад худалдаа одоо байгууллагын үйл ажиллагааг хэмжих вэ гэдэг юм чухал ач холбогдолтой асуудлуудаар бид нар хамтраж ажиллах болсондоо таатай байгаа. Ингээд хөтөлбөрт хамрагдаж байгаа, үр шимэн хүртэж байгаа Монголын гайлын байгууллага бидний хувьд бол үр дүнгээ гаргаж тодорхой үр дүнд хүрч амжилт гаргана гэдэгт бол бидний хувьд бол итгэл төгс байгаа юм аа. Гадаад худалдааг хөнгөвчлөх хөтөлбөрийн 2 дахь үе шатанд гайлын байгууллагын менежментийг хөгжүүлэх, ур чадварт суурилсан хүний нөөцийн менежментийг нэвтрүүлэх, оролцогч талууд, ялангуяа хувийн хэвшилтэй харилцах харилцааг сайжруулах замаар гайлын байгууллагын чадварыг бэхжүүлэхэд анхаарах юм. Ингэснээр гайлын байгууллагын үйл ажиллагаанд олон улсын стандарт, сайн туршлагыг нэвтрүүлж, ажилтан алба хаагчдын ур чадварыг улам бүр сайжруулж, тодорхой үр дүнд хүрэх зорилгыг тавиад байна.